Сэлэнгэ аймгийн Хушаацумын нутагт гарсан ойхирын төмөрт онцгой байдлын газрын 271 албан хаагч 30 автомашинтайгаар ажиллаж байна. За мөн Сэлэнг Дархуулан аймгийн иргэд ойхирын төмөр унтраах ажиллагаанд хүч нэмэн оролцож байгаамаа. Төмөр гарсан нутагт салхи 12 м/секундэд хүчтэй салхилж байгаа учраас цурманд оруулсан төмөр эргээд дасах, төмрийн тархац нэмэгдэх тохиолдол гарч байгааг онцоллоо. Өчигдөр салхины эрч өндөр байсан учраас төмөр гарч байгаа газарт нисдэг тэрэг ашиглаагүй гэх тайлбарыг албаныхан өглөө. Мөн онцгой байдлын нисдэг тэргээр дарга нарыг Булган аймаг руу зөөсөн гэх мэдээлэл гарсан. Тэгвэл үүнд дараах хариултыг өглөө. За тэрийг би эргэж тодруулж танд мэдэгдэе. Одоо бол манай нисдэг тэрэг бол яг төмрийн голомтод үүрэг гүйцэтгээд ажиллаж байна. Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдж байгаа нисдэг тэрэг бол эрен хайх, аврах, за ингээд үндсэндээ бол түргэний нислэг гэдэг ингээд онцгой байдлын үйл ажиллагаанд байгууллагын үйл ажиллагаанд бүхэл талаар одоо дэмжлэг үзүүлэх зорилготойгоор ажилладаг. За яг одоо нэг нисдэг тэрэг бол Сэлэнгэ аймагт гарсан одоо төмрийн голомтод агаараас тамдан судлах чиглэлээр одоо төмөр унтраах ажиллагаанд ажиллаж байгаа албаагчдад дэмжлэг үзүүлээд үүрэг гүйцэтгээд ажиллаж байна. Өчигдөр улсын хэмжээнд 5 удаагийн ойхирын төмөр бүртгэгдсэн. Хинти болон Дорноговь аймагт гарсан 2 төмрийг бүрэн унтраасан. Харин Богд хаан уул Сэлэнг аймгийн Цагаан нуур суманд гарсан төмрийг цурамд оруулсан бол зүүн бүрэн суманд гарсан төмөр Хушаат сум руу орж албан хаагчид галыг унтраахаар ажиллаж байна. Сэлэнг аймгийн зүүн бүрэн сум Хушаат суманд гарсан төмөрт 6 гэр 13 өвлжөө, 1 трактор, 1 ковш өртсөн урьдчилсан дүгнэлт гарчээ. Онцгой байдлын байгууллагт яг өнөөдрийн байдлаар гол нуур цөөрөн буюу усны их үүсвэрээс усыг цуглуулж авч төмөр дээр асгадаг онгоц за нисдэг тэрэгний хангалт бол байхгүй гэдгийг албаасаар хэлье. За эдгээр зүйлүүдийг ямар цаг улирал буюу цагаагаар ямар нөхцөлд ашиглагдах вэ гэдэг нь бол нислэгийн одоо аюулгүй байдал гэдэг талаасаа тогтоосон дүрм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Улсын хэмжээнд 4-р сарын 29-ны байдлаар 12 аймгийн 52 сум нийслэлийн 2 дүрэгт нийт 76 удаагийн ойхирын гал төмөр бүртгэгджээ. Үүнийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 40.7%, сүүлийн 5 жилийн дундчтай харьцуулахад 38% өссөн үзүүлэлттэй байна. Төмөрийн 70 орчим хувь нь ил задгаа гал гаргасан, асгасан үнс нурам, тамхи зэрэг хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн байна. Иймд нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хуурайшилт өндөр байгаа тул иргэдийг ил задгаа гал гаргахгүй байхыг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.